За та бүхэнд өдрийн мэндийг 2026 он гарсантай холбогдуулан манай Эко-орон тогтолт компани маань 14 баг дээр хог аягдлыг их усүртээр нь англи алах ажлыг эхлүүлж байгаа. Энэ ажилтай холбогдуулан биднээс хогийн цэгийнхаа пүүн дээр хог аягдлыг шатаах зохыг авчирч ажиллуулж байгаамаа. Тэгээд хогийн цэг дээр ямар нэгэн утаа гаргахгүйгээ хуулиараа хорцсон байгаа. Иргэд маань өөрийнхөө ахуй хамжиргаанд байгаа хэрэггүй болсон хог аягдлаа шатаа гэж маш их хүсэлт гаргаж ирдэг. Та бүхэн маань одоо энэ ажилтай холбогдуулан манай шатаах зуухан дээр хог аягдлаа зориултын газрын шатаалгаарай. За энэ хог аягдлын маань зуух нэг дүүргэлтэндээ 4 тонн хог аягдлыг дүүргэх боломжтой. Бүтэн ажиллахдаа цаг 30 минут ажилдаг 4 тонн хогийг шатаахад. За энэ хог аягдлын зуухыг ашигласнаар биднээс сардаа нэг 150-аас 200 тонн хогийг шатаах бүрэн боломжтой байгаад байгаа. Энэ хэмжээний хог маань урд талбай дээр гарахгүй гэхээр биднээсийн нөгөө сая хийсэн шинэ талбайхаа маань ашиглалтын хугацаа нэлээд уртснаа л гэж биднээс тооцож байгаа. За шатаах зуухан маань анх дөнгөж асалт эхэлсэн үедээ бол бага хэмжээний утаа гарна. Бүрэн халаа шаталтыг яваад эхэлсэн үед бол ямар нэгэн утаа гарахгүй байгаа. Та бүхэн одоо харж байгаа үст одоо шаталтын маань зуух бүрэн ажиллаж байна. Шингэлгээр ирж байгаа бүх хог аягдлыг эндээ шатааж байгаа англи ялгаж. Шатаах зуухны аюулгүй ажиллагааны горимдоо бол иргэдийн нөгөө ахуй хэрэглээний газны сав болон битүүмжтэй савыг шатаах боломжгүй. Бусд бүх төрлийн хог аягдлыг бол бүрэн шатаах боломжтой зуух.